авч төрдөг байж. Энэ үйлчлэгээнд өстэй багадж байгаа асуудлыг би байтугай одоо манай энэ үйлчлэгээнд орж ирсэн иргэд өстэй бөхс эргэх зайгүй, бүжиглэх зайгүй ийм одоо соёлын төв байлгалаа. Би өөрөө тасалгаануудын янзлан, дунд нь тасалгаа байсны янзлан, янз янзаар аль болохоор зайг нь томсгохын төлөөл үзээд идэг. Тэгэл засвар хийн, тогтчуулна. Одоо таны гаднаас орж ирэхэд нь үүднийх нь харин ястай сайхан бэлэгдэлтэй орж ирлээ. Үүднийхээ гадна татны хоёр хаалгыг бүр навсаас хоёр юм байсны бисээ янзалчгаад хоёр дотор гад нөгөө шинэ хаалга хийчгээд яг баг хөөс нь хатаагүй байхад хүн орж ирлээ. Тэгэхээр бас соёлын төвийн шинээр баригдах соёлын төмөрөөс удахгүй бэлэгшээж баригдах байх гэж бодож байна. Би ч бас моочгоо нэг соёлын чиглэлээр одоо 20 хэдэн жил ажилласан Монгол улсын соёлын тэргүүний ажилтнанд Take Off хамтлагийн дуучин одоо бас юм шүү дээ. Өөрөө урлагийнхаа байгуулт орж ирсэндээ сайхан байна. Манай соёлын төвийн маань барилга бас нэлээд бас түрэг зэг шатандаа бас орох бах. Тэгээ бас бэлэгдэлтэй өдөр орж ирлээ гэж бас. Тэгээ дээр нь нэстэ би урд шин яваад аймгийн хөрөнгө оруулалтаар орж ирсэн 42 сая төгрөг нэлээд дэлгэц. Тэгээд 100-ны техник хэрэгсэл 15 сая төгрөгийн юм дөнгөж сая буулгаад өрөөндөө дөнгөж оруулчихад энэ заал дотор ингээ бужигнж битэр болсон. Яг сайхан таарлаа. Тэгээ юм ингээ байгаад байгаа хэрнээ байр савныхын асуудал ингээ шийдэгдэх болохоор бас жоохон хуучин юм чинь тордно гэдэг чинь үнэндээ бас хэцүү юм. Шинээр барьснаас илүү зарлах гэдэг. Айгүй их зарлага гарна. Яг тэгж байгаа. Ер нь бол ялангуяа суманд бол соёлын байгууллага бол одоо маш сайн үйл ажиллагаа явуулдаг, маш гоё орчинтой байх ёстой. Яагаад ёстой вэ гэхээр энэ сумын хүүхэд, залуучууд, ард иргэд, өвгөд хөгшөд бүгдээрээ л энэ соёлынхаа байгууллага дээр баяр ёслол ямар нэгэн юм тохиолдоход бүгдээрээ л энэ цуглаж идэг. Нийгмийн холбогдолтой, улс төрийн холбогдолтой янз бүрийн цуглаан уулзалт болоход энэ чинээр цуглаж идэг. Ийм ач холбогдолтой байгууллага учраас ер нь энийг бол анзаарах хэрэгтэй. Ерөөсөө аймагаас маш их анзаарах хэрэгтэй. Сумаас нь ч анзаарах хэрэгтэй тийм. Анхаарал хандуулах хэрэгтэй. Харин тийм. Ийм л газар байдаг. Тэгэхэд ард иргэдийг одоо хүний хөгжлийг дэмжих тал дээр бол энэ соёлын байгууллага гэдэг бол одоо хүнийг хүмүүжүүлнэ, соёлжуулна. Маш олон талын ийм ач холбогдолтой учраас одоо бас монголчуудаа уриалж байна, соёлын ямаа уриалж байна. Энэ соёлын байгууллагуудаа маш гоё байх хэрэгтэй. Тэнгэрлэг энэ ч одоо бид нар чи энд ирж стрессээ тайлна. Энэ байгууллагуудаа ирж бид нар соён гэгэрнэ. Тэгэхээр энэ байгууллага бол нийгмийг авч явдаг, хөдөлгдөг тухайн орон нутаг одоо досгон суурин сумыг одоо ерөөсөө тэр ад жаргалтай баяр цэнгэлтэй байхад нөлөөлдөг хамгийн том байгууллага гэж одоо ер нь эргүүний гэж боддөө шүү дээ. Үнэн биз дээ. Үнэн. Тэгээд бид нар өстө бас юу яасан хөдөөгийнхаа иргэдэд өстө соёл урлагийн үйл ажиллагааг үзүүлэх чиглэлээр нөгөө явуулын үйлчлэгээ гэж бас их явдаг. Тэгээд хөдөөгийн багад очиод нөгөө багийн конторууд нь очиод одоо нэг хурал зөвлөгөөнийхэн дараа бүжиг явуулна, караоке явуулна, явуулын дэлгэц мэлгэц аваад бид нар ингэ явдаг байхгүй. Тэгэхэд бас нөгөө хөдөөгийн багуудын конторын нөгөө одоо нөгөө үйл ажиллагаа үйлчлэгээ үзүүлэх талбай маань бас нэг жоохон хүрэлцээ жоохон муутай. Зуны цагт бол бид нар бол яг задгаа гадна талд нь задгаа маягаар ингээ ачдаг. Зохион байгуулцдаг. Тэгээд тэр тал дээр өстө бас яг ингээд бид нар бас санал тавьдаг байхгүй. Одоо хөдөөгийн багуудад ингээд байж байгаа тэр конторын юу зөвхөн хурал хийх зориулттай биш. Бас очиод нэг иргэдийг өстө цэнгүүл соёлын үйл үзүүлэх тал дээр нь бас анхаарч заал зохион байгуулалтын дээр нь бас анхаарч ажилласаагаас бас сумын удирдлагууд багийн дарга нарт бид нар санал тавьдаг байхгүй. Тийм байх шүү. Бас их зөв санаа биш шүү тий. Ер нь одоо баригадын төвүүд, багийн төвүүдийн контор байрыг бол бас тодорхой хэмжээгээр зөвхөн нэг хурал цуглаа хийгээд тарах төдийгээр ингэ барьчаад байгаа байхгүй. Бас тэгээд тэрийг бол бодох ёстой. Тэг бид нар бас тэрийг бас ягаад аль болохоор бид нар өвлийн үйлрэлд, хүүтний үйлрэлд бас тэр болго явж чадахгүй. Тэгээд зуны үйлрэлд очиод задгаа талбайд аль болохоор сайхан зүлэг ногоотой тийм газар нь очиж бас нэг юм техник хэрэгслээ зоогоод тиймэрхүү үйл ажиллагаа зохион байгуулдаг.
өвөл очиход бас малччин бас их дуртай шүү дээ. Яагаад гэвэл нөгөө зуны цагт ачаал ихтэй байдаг улсууч өвлийн цагт жоохон ачаал нь багассан. Айл болохоор өсө дууж хуурдах юмсан тхимсэн гэсэн тийм бас бодол байдаг юм шиг л. Тийм байна. Ер нь тийм шүү дээ. Одоо өвлийн цагт нөгөө хитэн мал нь хол явахгүй тий. Тэгээ манайх болохоор манай соёлын төв сумын одоо засаг даргын тамгын газрын мазартайгаа хамтраад засаг даргатайгаа хамтраад жил болгон одоо нэг жил нь хөдөөгийн байгууллагынхаа иргэдийн дунд урлагийн үзлэг зохион байгуулад дараагийн жилд нь төсвийн байгууллагуудын дунд зохион байгуулад ингээд одоо жил болго ингээд одоо энэ жил уламжлал болгоцсон. Энэ жил гэтэл одоо сонгуулийн дараа төсвийн байгууллагуудынхаа урлагийн үзлэгийг зохион байгуулна. Тэр үнд болохоор иргэд маань аюул сайн ихтэй оролцсон тий. Тэгээд бас нэмэгтэй мачтайгаа дунд бас урлагийн тэмцээн зохион байгуулна. Тэр нь болохоор нөгөө хөдөөгийн багийн урлагийн үзлэг гэхлээр тэн дотор ч удирдамж найдлах болчдөг байхгүй. Уртын дууны хамтлаг, найрал дуу муу, нэтрэ бүжгийн хамтлаг, хөгжмийн хамтлаг гэхлээр нөгөө иргэд чинь айл болохоор өрсөлдөд тэгээ тэрийг заалах гэж бүр цаг гаргаж ирнэ. Манай юм дээр тий. Манайх одоо 17 онд юм билээ. Тийм учраас тэр багийн өмнө манайх одоо бэлтгэлээ хиймээр байна гэд бүр ингээ иргэдэнд бүр ингээ зохион байгуулалттай. Манай бүжгийн хамтлагийн хэдэн хүн байна, дууных энэ байна. Ерөөл магтаал дээр энийг улсуудыг яах гэсэн, уртын дуун дээр энийг ингэсэн ингээд тэрүүнд аягүй итгэвч оролцдог. Соёлын төв дээр бүжиг ихэр зохиогдож байна. За ахмадууд бол ихэвчлэн нийтийн бүжгээ бүжиглэх баг. За зуны цагт бол оюутан залуучууд маань сум орнотгээ зориод ирнэ. Тэд хүүхд залуучтайгаа бас хөгжөөхийн тулд одоо дискоч гэдэг юм уу тий орчин үеийн клубын хөгжим тавьж гэдэг юм уу иймэрхүү зүйлүүд хэр явагддаг ер нь манайх болохоор сардаа улиралтаа 7 хоногт хэрхэн яаж манайх болохоор ингэж байгаа юм юуны одоо нэг саяны энэ Сонгол Монголтой холбоотойгоос хойш бидний бас графикт ингээ өөрчлөлт орцсон энэ жил сонгуулийн жил жоохон дэг мэг эвдэгдсэн. Бусдаар бол штэ 14 хоногт нэг удаа яг ингээд иргэдийнхэн дунд тогтмол зохион байгуулдаг. 7 хоногийн нэг 5 өдрийн орой ажил тарсны дараа. Юу ахмадуудынхаа дунд болохоор штэ 15 25-нд бол байнга сар болгоны 15 25-нд. Тэрүүнийг нь болохоор бид нар ингээд дангаараа ингээд инээ тэрийг хэцүү болохоор ахмадынхаа даргатай ярьж байгаад одоо өнөөдөр сарын 5 байна. Дунд сургуулийг өстэй танах ахмадуудынхаа дунд ингээд юм зохион байгуулчихгүй гэдэг цэцэрлэг төрийн байгууллагуудаа ингээд хамтраа зохион байгуулчихдаг. Тэгээ одоо бүжиг зөвхөн бүжиглээд авах биш бас нэг олонний танилцлага ганц нэг төв суурин газраас дуучаа авчруул гоё байна. За аймгийнхаа театраас ч гэдэг юм уу. За сумынхаа одоо авиаснуудынхаа тоглолтыг ингээд нэг юм гоё бүжигтэй дуутай аль алийг холиод явуулах тий. Бүжигтэй дуутай тэгээд ганц зөвхөн биш бүжиг явуулахгүй. Одоо энэ сард өснө манайх дунд сэнгүүн зохион байгуулсан чинь дараагийн сард нь ийм арга хэмжээ зохион байгуул шүү. Одоо сургууль тамгын газар штэ ийм зохион байгуулсан. Танах арай сэдвийг өөрчлөөд ийм зохион байгуул гэд сэдвээ өөрчлөө явчихдаг байхгүй. Тэгэхээр нөгөө үед чинь дунд нь арай өөр юм зохион байгуулж. Одоо нэгсэндээ баг оголгож байгаа караоке тэмцээн зохион байгуулдаг ч юм уу. Эсвэл өсөд бүгдээрийнхэн дунд ардын дууны уралдаан зохион байгуулдаг ч юм уу. Тэгээд яг эхлэлийнхээ өмнө болохоор голдоо өсөд дугуулгийнхаа сурагчдын тайланг урдна. Нэг бүжиг дуу гэд ингээд явуулчихдаг байхгүй. Бусдаар бол дам бүжиг бол хөгжим тавиад ингээд орхичдаггүй. Тэгээ бас тэр залуучууд чинь бас ахмадуудаас суралцах юм айгүй их байдаг байхгүй. Ахмадын дууг одоо ардын дууг нэг авьяастай айгүй сайхан дуулахад ардын дууг чинь ингэж донжтой донж маяартай ингэж дуулдаг юм байна гэдгийг нөгөө хүүхд залуучууд чинь үлэрлээд аваа авчих. Тэгээр тэгж бас яаж. За тэгээд мэдээж хэрэг уламжлалт наадам цагаан сар одоо шинэ жилээр бол тэгээд одоо болчихсон шинжилгээ болдгоороо болно наадмаараа болно шинэ жил бол бас нэг яг байгууллага болгон залуучууд ахмадын нэтргээд яг графикийн дагуу ингээд цувраа явуулчихдаг. За та бас өөрийнхөө хувийн үзэл бодлоос танилцуулаач. Та одоо соёлын байгуулалт олон жил тийм ээ одоо нэг хүнтэй байхаас нэгсүүлээд бүх зүйлийг хийдэг байсан байна. За яг нэг үе бол бас соёлын байгууллагууд маань боловсон хүчин бас ихсэж байна. Бас арай л өөр болоод байна тийм ээ. Сумдаа сайхан амьдрыг манай өөрөө зорилго байгаа шүү дээ. Ард иргэд маань ер нь яавал сумдаа сайхан амьдрж болохоор байна. Манай төр засаг, аймгийн удирдлагууд, за сумын удирдлагууд юун дээр анхаарч ямар бодлого чиглэл барих юм бол
энэ суманд одоо сайхан хүмүүс ихсэх вэ? Ажилтай орлоготой болох вэ? Та бол одоо ингэ зөндөл юм бодож байгаа шүү дээ. Тий. Хүмүүс дээш ярилцдаг бол Би болохоор өштэй юу яасан. Одоо яг ингэ ажиллаж байгаа хугацаанд мэстэ бас боловсон хүчнийг бэлтгэж сумын засаг дараагаас тэтгэлэг авч нээдрэгээд бас нэлээ олон боловсон хүчин бэлтгэсэн. Тэр улсууд маань бас яг ингэ соёлын байгууллагад ингээд ажиллах нөхцөл болцоо тэгэл тэр нийгэм баталгаа цалин хөлснөөсөн болоод яг өөр салбар руу шилжих тохиолдол аюулгүй байдаг. Хамгийн наацхан би хамгийн сүүлийн жил 18 онд бүжгийн багш соёлын менежер хоёр бэлтгэж аваад. За тэгээд бүр мэргэжлийн болгож аваа. Ичнээгээр ягаа засаг дараагаар юуг нь сургалтын төлбөрийг даалгуулаад тэгээ бэлтгэсэн. Бас яг нэг иймэрхүү баталгаанаас болоод ингэ яваад гисэн. Бас нэг цалин хөлс байгаа байна. Сургуулийн дуугчийн багшийн цалингаар арай илүү юм байна. Төвийн байгууллагт ажиллавал тэгдгийм байна гэсэн юугаар явцсан. Одоо би энд ажиллаж байгаа мэргэжлэнгүүд маань бас дандаа мэргэжлэггүй. Хөдөөгийн соёлын төвд шүү дээ. Яг соёл урлагийн дээд сургууль төгсөөд яг боловсон хүчин хөдөө орон нутагт ирж ажиллах үнэхээр байдгүй юм бэл. Би бүр аймгийн театр захиалга өгөөд бүр соёл урлагийн их сургуулийн багштай ярьж байгаад манай дээр ийм оронтой дутагдaltaй байна. Ингээ ажиллах юм байна. Танай дундгой юм төрүү чи явна гэдэг байна. Яг сум руу явахгүй гэдэг ингээд. Тэгээд соёлын яамтай болсноос хойш бас үйл ажиллагаа шал өөр болсон. Бид нарын гэжтэй ивент итгэдэг үйл ажиллагааны асуудал, хөрөнгө оруулалтын асуудал шал өөр боллоо. Цалингийн асуудал бас шатлан бүр дээш хахаад сургууль цэцэрлэгийн багш нартай дөхөж очлоо. Тэгээд ингээд эргэтэйгийн зэрэг нөгөө төрөнд нөгөө нийгэм баталгаа дутуу байна гэ гарцсан улсууд ч одоо эргээд өштэй манай дээр ажилд орё морё гэсэн санал бас тавиад байгаа. Тэгээд яг ингээд яхаар би бас яамтай болсныхаа хүчинд бас ажиллах соёлын байгууллагуудын ажиллах боловсон хүчүүдийн ажиллах нийгэм баталгаа нь өндөр болсон. Бас яамдан биш та бас нэг бид нар бас группээр ингээл баяр хүргээд байгаа. Энэ жившаныг ашиглаад бас яамтай болсны хувьд нь бас номын сайдтай ажлын амжилт хүсье. Тэгээд соёлынхаа одоо нийгэм баталгааг харж үзэж одоо бас соён гээгэрх ажилд одоо нэлээ дэм тусалцаа болж байгаад одоо нийт ажилчдынхаа өмнөөс бас дахин баярлснаа илэрхийлж байна. Одоо би ингээд өчтөр дундгой орлоо соёлын яамнаас одоо сумдад хөрөнгө оруулалт хуваарлцсан байгаа гэхээр нь бас урчилж очие, төрүүлж очивол бас нэг арай илүү ч юм байж магадгүй гэж бодоод очиод бас нэг лед дэлгэцний юутэй ирсэн. Илүүдлэр 3 сумд хуваарлцсан билээ. Тэгээ тэрнийх нэг нь бас аваад ирсэн. Тэгээд сая 50 гаруй сэдвэрний хөрөнгө оруулалт орчин шин авчраад өнгөсөн ажилчдаараа боолгуулад ингэ байж байна. Энэ бол ерөөсөө сүүлийн бэст бараг миний ажиллаж байгаа хугацаанд хийгдэг 20 жилийн хугацаанд хийгдэг үйл ажиллагаа. Би тэтгэврт одоо ороод дөнгөж жил болох гэж байна. 8 сар болж байна. Тэгээд тэтгэврт гарсныхаа дараа би бодож ирсэн. За тэтгэврт гарыг гэж гол гарсан хойно яг нөгөө нийгэм баталгааны өндөрсөө цалин малингийнхын түвшин шал өөр болоод ирэхтэйгэн зэрэг нь бас нөгөө цаашд ажиллах ажлын хүртээмж нь шал өөр болоод ирт юм л. Тэгээ би ч одоо энд ингээд хичнээн жил ажиллаж одоо гар боловсон хүчин байхгүй хад одоо гарлаа шүү нинэ тэрэгэд ивэл тавьш гэж бодоод тэтгэврт гарцсан ирнэ. Бас ингээд 8 сар ажиллаж та. Гарснаас хойш. Тэгээд манай дэвштэй бас юуны соёл урлагийн чиглэлээр яг юу яажсан ахмадууд аюул сайхан ахмадууд их байдаг. Тэднээс юм биш бид нар нөгөө нутгийнхаа аюулснуудын нөгөө хөдөлмөр албарыг тэмдэглэх зорилгоор орон нутгийн судлахын танхимдаа явуулчаад тэдний уран бүтээлийг одоо хүүхэд залуучуудаа сургах тэр улсуудыг нэг урьж авчираад та өөрийнхөө өвөөс энэ хүүхдэд ингэж зааж өгч гэсэн тийм үйл залгамжилсан тийм ажлуудыг бас бид нар орон нутгийн судлахын танхимаар дамжуулж бас нэлийн зохион байгуулдаг. За тэгээд маш сайхан мэдээлэл хүргэсэн явдал бас баярлалаа. Тэгээд манай нэвтрүүлгийн хамтрагчны байгууллага байгаа. Мөнх Ампер Construction гэдэг барилгын материал үйлдвэрлэдэг. Энэ залуучууд нь Монголдо хямд шанартай барилгын материал үйлдвэрлэхийг зорддог энэ залуучууд. Мөнх Ампер Construction манай нэвтрүүлгийн үзэх дуртай. Манай нэвтрүүлгээр одоо дандаа сайхан сум орон нутагтаа одоо сайхан бүтээн байгуулалт, ажлын байр бий болгоод ингээд сайхан
амьдралыг хүсдэг хүмүүс оролцдог учраас боломж олгоорой гэсэн. Тэгээд үйлдвэрлэж байгаа барилгын материалын 10% хөнгөлөлтийн үнээр худалдаа авах эрхийг танд бэлгэлье. За ингээд өөрийнхөө хувийн хашаа байшингаа өргөтгч гэдэг юм уу цаашлах юм бол одоо байгууллага хэрэгцээнд бас янз бүрийн засвар үйлчлэгээ хийх гээд барилгын материал шаардлагатай болох юм бол хандаарай. Ингээд 10% хөнгөлөлтийн эрхийг танд олгоё. Тэгээ энэ мөнх ампер construction барилгын материал үйлдвэрлэдэг залуучууд нөгөө Монголд юм лего блок, том блокуудыг үйлдвэрлэж байна, угсардаг. Хялбар байшин багт хялбар. За хөөсөн дулаалга, сэндвич хавтан тэгээд одоо барилгын дотор гадар будаг, эмүүс, чулуун будаг гэдэг байшин байгууламж барих шаардлагатай бүхий л одоо материалуудыг үйлдвэрлэхийг зорж байгаа юм залуучууд. Тэгээд та одоо танд хугацаа заахгүй сарын дараа ч холбогдож болно. 3 жил, 10 жилийн дараа ч юм уу та боломжтой болсон үедээ бас холбогдоорой гэж танд ирэх болгоё. За дээрээс нь танд бас энэ завшааныг ашиглаад цэнхэр дэлгэцээр бас нутгийнхаа уугуул суугуул зон олондоо ах トゥ төрөл төрөсөдөө Монгол орны 21 аймаг 330 сүмд амьдран суугаа таныг таньж мэддэг бүх сайхан хүмүүстэй энэ нэвтрүүл гарах өдрийг чин сэтгэлийн мэдлэгээ төвшүүлээч. За ингээд нутгийнхаа зон олонд энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Та бүхэн минь эрүүл энх саруул сайхан амьдрахын үлзийтэй сайхан ерөөлийг өргөн төвшүүлж байна. Энэ дэлгэцээрээ хандуулж.
За монголчуудаа Монгол эх орныг нь танилцуулах зорилготой Монголын хамгийн үзэгчтэй сумдаа сайхан амьдрийг нэвтрүүлгээ Дундговь аймгийн Адаацаг сумаас бэлтгэр гэж байна. За Адаацаг сумын өөр өөртөө 3 дугаар багийн ахмадын хэсгийн дарга Батхуйг. За түүний гэр бүлийн хүн одоо Ахмад багш. Одоо хэдийгээр тэтгэвртэй гарсан ч гэсэн бас сургуулийн шаардлагаар бас тийм ээ бага ангийн багшигаа өргөжлүүлэн хийж байгаа. Ингээд должин сүрэнгээд ингээд энэ хоёр сайхан хүнтэй нутаг орны тухай амьдрал ахуйн талаар сайхан ярьж хууч хөрье гэсэн юм аа. Ингээд хоёр маань бас өөртөө танилцуулаач. Энэ нутаг орны уугуул хүмүүс үү, аав ээж нь ямар хүмүүс вэ? Энэ сайхан нутаг орондоо сумандаа бас ямар ажил хөдөлмөр эрхэлж байв, тийм ээ? За Батуйг яхаас эхлэе. Та ч одоо сумандаа бас олон жил дарга хийсэн, удирдах ажил хийж байсан юм сум орон нутгийнхаа үүхтүүх бүтээн байгуулалттай салшгүй холбоотой хүн байж тээ, тийм ээ? За. Би ч одоо 1962 онд одоо энэ Дундговь Мандлага хотод төрсэн хүн. За би 70 оноос эхлээд энэ орон нутагт ажиллаж амьдарч одоо амьдралынхаа гарааг эхэлсэн тийм хүн. Би 70 оноос эхлээд энэ суманд сургуульд сураад 78 онд 8 дугаарыг төгсөөд тэгээд 80 онд би Мандалговын 1 дугаар 10 жилийн төгсөөд Цэргийн нэгдсэн дээд сургуульд суралцсан. Тэгээд 84 онд би офицероор төгсөөд за тэгээд ардын хайранд би 11 жил албаасан. Ахмад цолтой бэлтгэл ийм хүн. Тэгээ би нэг салбарын орлогч хийж байсан хүн. Өөр хангаа аймагт танк ороотын батальоны техник орлогч хийж байсан. Аймгийн төв төрөд бах тий? Аймгийн төв наа онгийн гол дээр. Яг онгийн голын хөөн дээр байдیں۔ Тэнд даалбыг хааж ирсэн. За тэгээд би нэг 13 он цэргийн тэтгэвэр тогтоолгоод тэгээд ер нь бол би энд 80 90 онд нэг цагаан морин жил ардчилсан хувьсгал юу аж тэргээр орон тоо зохион байгуулалтаар армаас салгаж ирээд сумандаа нарийн бичгийн дарга хийж эхэлсэн. За тэрнээс хойш би иргэдийн төлөөлөгч дурлалын нарийн бичгийн дарга, нийгэм аламжийн байцаагч, сумын засаг дарга орлогч, нийгмийн сургуулийн нийгмийн ажилтан зэрэг албан тушаалыг хийж байгаад би одоо 20 онд юунд орсон, тэтгэвртээ орсон, энгийн тэтгэвртээ орсон. Одоо энгийн дээр нас хийж байгаа. Цаасандаа сууж байгаа ийм хүн. Тэгээ одоо зөвгөөрөө чадахгүй одоо тэгэл нэг хуваараа нэг аж ахуй эрхлээл ингээд сууж ин да. За должин зүрэгч бас өөрийгөө сайхан танилцуулаа. За би бол ерөөсөө энэ Адаацаг сумын уугуул баярга. Манай ээж аав энэ Адаацгийн малчин байлаа. Тэгэл суманда дунд сургуулийн төгсөөд аймагтаа 10 жил төгсчөхөд багшийн дээдийн математик ангид ороо математикийн багшаар 84 онд төгссөн. Тэгээд холд суманд ирж нэг 2 жил ажиллачаал тэрнээс хойш дандаа одоо өөрийнхөө суманд ажилласан. 30 гаруй жил ажилласан. Манай сургуульч одоо 60 жилийн төвхтөө би талант нь ажиллаж хаад явж байгаа хүнтэй. За тэгээ ажиллах хугацаанд бол бас чамгүй хүүхдүүд одоо сайн шавтай байлаа. Аймгийн одоо шилдэг багшаар 3 удаа шалгарсан. Ардын боловсролын тэргүүнд ажилтан Алтан гадаас одонтой. Тэгээ юу яасан. 15 онд тэтгэвртээ гарсан. Алуу хүүхэдтэй. Алуу хүүхдээр 15 онд тэтгэвртээ гараад. Хэдэн хүүхэдтэй? Би 6 хүүхэдтэй. За. Миний хүүхдүүд одоо тэр хойно бүгдээр байна. Залуучууд. Охтууд одоо хүүхдүүд бүгд ажил юу яа. Нэг хүү 5 нэг хүү 5 охинтой. Охтууд амгаа юм шүү дээ. Тий. Би ч бас 5 охин 2 хүү байна. Бас адилхан 5 охинтой тий. Тэгээд тэтгэврт гарчхаад битэр чинь нөгөө хоёулаа юу юм чинь төрийн албанд ажиллаж байсан. Тэр үеийн төрийн албаных чинь нэг цалин гараал тэгэл явж исэн. Тэтгэврт гарч тэтгэмж аваад тэгэл хашаа байшин барьж эхэлсэн дээ. Тэгээд эндээс хашаа байшингаа барьчихад дараа нь хашаагаа төвчүүлнэ гэж хоёулаа мод бот тариад л. Тэгээд одоо бүрэл бод биш харагдаж байна. Одоо ноос л ингээд ерөнхийдөө эхэлж байгаа. Тэгээ гоё одоо хашаа хороогоо өөдөн татаад ингээд нэг амар жимэр байхсан чинь сургуулиас дуудаад болохгүй нүү? Харин. Тэгээ буцаа сургуультай багшлаад байгаа юм шүү дээ. Буцаа сургуультай нэг 2 жил нэг анги багшгүй болчихлоо та нэг 2 жил ажиллаад өгөөч гэж гуйхаарна. Тэгээд. Тэгээ сайхан залуу боловсон өвчин багш эртэл тэгэл төр. Тэгээд төр 2 жил ажиллаж байгаа юм.
Тэгэл ажиллахынхаа хажуугаар бас цэцэг навч тарина. Юу яана. Ботаа услан тэгээд л явдаг та.